эсхий түүрхтэн үзүүлж байна. За өнөөдөр чинь өвлийн дунд сарын шинэ 15 сайхан өдөртөө сайхан цас бүргэж байна байх нь. Мэдээлэлш цас жоох ихтэй байна уу? Цас харин янз л байна шүү дээ. Янз бүр болчихсон. Цастай үйлч янз. Бас нэг хар байх ч бас хэцүү дээ. Тийш туураад бол тий. Энэ жил харын зуд гээл. Цагаан зуд гээл одоо зуд чи дотор олон дурж тий мөсөн зуд гээл. За уугуул нутгийн хааныг гаралтаа. Дорнт. Хэдэн жил морож иж байх нь. За би насаараа болоо иж байна уу? Нэдсэн тустаа хараад 2 дахь үгээр яач лөө. 2 дахь л харсан. 2 жил. Тий, тэрнээс өмнө л тэгээд би ах дээр туслах хийгээл хүм бодлоо тэр. 4 жил туслах хийгээл. Зүг. Багтаа бол бэлгэх дээр 3 жил босоо. Ээж хаах багтай. Зөв. Тэгэл мөр малтаа гарах нацалтаа. Огшилд одоо хаанхан гаралтай хөлгүүд байна. Хэн гэдэг хүн юу яж вэ? За би татхнахаа гол мөр үйч. Өө Сэлэнг амиг өрөө. Тэгээд мэрсэр ах нарын мөр байгуу. 3-4 үнийн мөр байгаа. Хүн үнийн ганц хоёр. Энэ сайхан огшлуудын айраг төрөгийн сайхан яриач хэнэ. Энэ хар өрөөмн хөрхөө ерөөхө 100 төрүүлээд 100 жилээр. Тий, тэгээд дахиад нэг баруун хараад баруун мөрөнд төрүүлсэн. Тэгээд нөжи хавар ганц юу төрүүлсэн хэрэг. Огшил нь хаанаас гаралтай болов? Огшил дуурах. Аль аймаг? Дуурай тодмол. Их тал уу, эцэг тал уу? Их тал нь. Их тал нь. Тий. Эцэг нь олонгууд энэ үн бэлгүүдийнхээ хараад зүтэл эцэг нэг гэсэн. Цаатлын 2 мөр. Цаатлын 2 нь цаатлынхнаас дуурайх юм. Дуурайх нэг хээр азрах нэг төлөө. Ихэн Сүхбаатаргүй идэл. Хонин борнуудтай байна уу? Тий. Зориг илэрхийлэх гэж байгаа шүү дээ. Олон адууны дунд ингээд давхад тий. Тий. Тэндэн сайхан Монгол адуу гэж их сайхан. Монгол адууны генийг алдагдуулахгүй юм л. Одоо тэгэл тэгэл одоо мордол идэлх л их чухал тоо. Сайхан идэлчих юм бол тэгээ болчдөг юм дөө. Одоо өвөл суурийг л тавьж өгдөг шүү дээ. Өвөл суурийг муу тавьчихвал тэгэл зун байхад жоохон чанга. Өвөл одоо хамгийн гол анхаарах цаг үйл өвөл хамгийн одоо анхаарах. Энэ өвөл морой зөв болгочих юм бол хавар зун гэд аштаа хурлчихна. Намар бол адуу чөмөг суулгах гээд өвснөгөө хөвлгөөс тэгээд зуныхаа уйсаа одоо өндөр мөндөрийг авах нэг амар тэгээд мөр малаа хөлс аваад тавьчихдаг шүү дээ. Чөмгийн сайн суулгаад өгчүүл тэгээд бас тий. Одоо үчиний чөмөг суунагдчихаас өвснөгөөний үедээ арай бас чанга болчиход заавал нэг тэжэл орохгүй. бэлчээр өөрөө байгаль өөрөө цаг үе цаг үе нь арай өөр. Ургамал нь одоо өөч морой уяар тавьчихдаг бол одоо морой уяа шууд тавихгүй шүү дээ. Нэмэлт одоо тэжээл. Заавал нэг хөлсмөөс аваад хорыг гаргаад нэмэлт өгж байгаа болохоор чинь. Тий цаан ууч нь ер нь жоохон тэгээд арай л болохоо ойлгочиход дөө. Энэ мөрний айраг төрөнөөс л урдаш хана. Энэ нэг цагаан аванд соёолондоо нэг төрүүлжсэн юм бэл. Саяхан авсан. Огшил нь одоо хаанаас аль аймгийн гарлаа? Огшил Дорнот аймгийн цагаан оо. Дорнот аймгийн цагаан аа. Тий. 2-3 л орсон. Нодлон цагаан 90 жил болсон баха. Зөв. Тэрэнд нэг 9-оор орсон болсон юм аа. 8 хордон огшил бай тий. Сайн тэгээд л уйж үздэг юм байна. Хаас Дорнотоос л авсан. Мөнхөөгээ авсан. Одоо азраг хордон юу вэ нөө? Азраг тэнд байгаа. Азраг одоо огшил одоо аль аймгийн гарлаа? Азраг Сэлэнгийн ерөө. Сэлэнгийн ерөө юу? Тий. За. Хичнээн одоо айраг төрүүлж байгаа одоо. За энэ манай Азраг битүү азраг уу? Яг энэ Сэлэнгд үржүүлэг хийж ирээ. Тэр нь тавиал авсан. Битүү азраг. Идлээ л одоо тэлжээд орохгүй л байх. Монгол адууг бас нэг таньдаг уяаж хүний бас нэг мэлми байна. Тий.
хүн болгон бас уяад байдгүй баг. Чи юу гэж боддгийг нөө. Хөгчүүд бас ярихад Монгол одоож бас эзнээ хайж ирдгээ гэж бас ярьдаг. Тэр бараг л ортой шүү дээ. Үнэн шүү те. Тий. Бөөс шиг юмнууд тэгээд давчдаг шүү. Тийм талтай шүү. Адуужаас эзнээ хайж явждаг шүү. Тэгээд зариу нь явна, зариу нь явахгүй. Үнтэй авсан ч гэсэн явдгүй юм зэрэг. Тэгээд яг тэгэл хүнтэй таарал яг тэгээд нэг сая адуудад харчилдаг. Явах нь явчихдээ шүү дээ. Тэр адууны дотрыг таньдаг бас уяач хүний бас нэг адуудаагаа нөхөрлж чадчихна тэр л одоо. Хайрлаж хүндэлж тийм ээ. Одоо тэгээ уян нэгдэг чи бас мориндоо итгэл сонгоол. Энийг авчил давхич нэг л хөрхөө гэж. Уяас олгон сайхан зөв тааруулаад явал тийм ээ. Тэгээ хэдаа хотын ахнарынхаа тэгээд тэдрээс туршлагаа сураал. Одоо тэндэл юм хийчихсэн үний юм ч. Мөр унжсэн багтаа. Хотод өдөр мөр унж байгаагүй. Багтаа. Багтаа дорн тутам мөр унжсэн. Хэдэн нас? Ой багаас адуун дээр. Тий. Ер нь бол залуучууд одоо суманд ингээл ганц одоо үлдэж байгаа. Одоо яагаад залуучууд одоо ингээл нөгөө мал маллах бас хэцүү болчиход байна шүү дээ. Нөгөө малын түүхийд орлогогүй болоод ирэхээр их нүүдэл одоо хот руугаа дүүгээд байна тий. Тий. Тэгээ адуун тайртай болохоор баг үлдэж байгаа залуучууд бас байж бас. Тэр үл үнэс тахаа. Яста хаяа явж чадахгүй тий. Одоо тэгээд яг бас маллыг ихлээр чанга штэ. Тэгээ морь малаа одоо эвлүүлэл энээс одоо үр шимээ хүртэл хүмүүс олон л хүмүүс одоо амжилтанд хүрээ явж штэ. Тэгэл мөрөд живжсэн хүмүүсийн хажууд мөр зэрэгцээ явах нэг бол мөр гоё штэ. Тийм. Бахархал тий. Дурслаг. Монгол адуу гэдэг чинь бас дэлхийд одоо энэ алтан туурайгаар сайхан тамгалцсан шүү дээ. Дөрвөн гүрнүүээс ахуулаад одоо Чингис хааны үед ч одоо Монгол адуу дээдлэг хэмжээнд бас сайхан тавьж ирсэн. Бүр засаг хуулийн дүрт оруулж ирсэн юу байдэн шүү дээ тий. Монгол адууны толгой тархиун цохиж болохгүй, нүдэж болохгүй гэл тий. Энэ Монгол адууч өөрөө төрийнхөө сүлдэнд одоо мөнхөрсөн эх орон чадвар шүү дээ. Энэ Монгол адууны хүчээр Бертин Хегерлийн тусгаар улсыг одоо бий болгож одоо явсан шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр Монгол адууныхаа геныг алдахгүй Монгол адуугаа сайхан хайрлах эн чинь өөрийн гэсэн одоо бие даасан гэж одоо хэлэхээр тий. Өв соёлтой шүү дээ. Адууны ногт хазаар ямар ах уу, имэйл хазаар нь хаашаага дээдж тавих уу, бэлхүүснээс доош болохгүй дээш нь залж явах хэрэгтэй гэдэг. Монгол хүний одоо хямар сүлд өөрөө энд оршдог гэж боддгийг яхан. Ах нь бас баг багтамаар өндөг байлаа. Урдмөр уяач хүүхдтэй хамтлал их сойд давхар л одоо сургадаг юм шүү дээ тий. Дүүнэр одоо энэ хэдэн дүүнэр мөн байхгүй л чангалал энэ хүүхдүүд. Наашир ахын дүүнэр. Одоо унаач хүүхдүүд ер нь ховордож байна уу? Мөр. Одоо энэ хэдгэн л хөрхөө. Дээс одоо хүүхдүүд л одоо их ховордож байна. За, сайн байна уу? Эдгээр чи өөрхөө тэгэл өөрсөө сонирхлоор одоо тэгээ нийгэм тийм л бас сонирхлоо хөвгөл явж байна. Тэрээс дургу бол тэгээд эцэгхэн ч юм дургу шүү дээ. Хүүхдийн сонирхлоо л гэдэг. Одоо ч сунаач өгт олдно гэдэг шиг ховор болсон. Ховор. Хүүхдүүд нь баг цөөнийн хүмүүс л мөр унж байна. Тэгээ бид нар ч ямар өвөл уралдааны хорицыг өвөл гол ажил нь өрнөдөг болохоор чинь зун нь өвөл нь сайн байвал тэгэл зун нь бол эдлэгээ хийцэн мөрд бол зун бол гоё л болчихдог. Өвөл муу эдлэгээтэй байвал тэгэл одоо зун арай жоохон төлхөө ажил их ордог л. Нөгөөдөл арай хүчин дээр нь тэжээг ачдаг. Хүүхдгүү бол тэгээ ажил явахгүй л гэсэн. Явахгүй. Тий, дээрээ ачаатай хийж малч өөрөөсөө хөлс харгаж хийж. Ямар цаг үед нь морьныхаа амыг татах уу, тавих уу, унах уу гэдэг одоо хүүхдүүдээс давхар заа сургадаг тий. Давхар тэгээд манай эдчээс бичлэг үзчихнэ хөрхий. Асамжаараа. За хэдэн настай чам хин гэдгийг? Би 9 настай батгэрэл 4-р анги. 9 настай. 4-р анги. Морь унахгүй юу? Гоё. Монгол адууныхаа дэлбэл одоо явдаг да тийм ээ. За сайхан үлдэж гин үү? Унсан алтан дуурайт нь хурдан уу? Хурдан. За ямар нас унсан яах вэ? Даах шүтлэн хизаалан. Даах шүтлэн хизаална уу тий? Тэгээд ихмэр адрах. Оо зөв. Хайрг төрүүнээсээ дурдаж ах юм уу? Би юу? Би ганц л хэрэгт. За ямар нас унаа? Хизаалан. Хизаалан унаад уу? За сайн байна уу? За. За сайхан үлжиж гин үү? За Монгол адууныхаа өв соёлыг багаасаа сайхан тэгээд явж байгаа дүүнэртэй ахна талархаж байна. Нэлээ.
Занаш риш бол жоохон ой томс яхан. Мондогч том бол ямар хүн болох юм? Уяач. Уяач. Энэ Монгол адуу гэж сайхан тий. Энэ Монгол адууны нуруунд дээр тэр болгон хүүхэд суугаад уралдаад байдгүй шүү дээ тий. Адуунд хайртай, Монголоо гэсэн сэтгэлтэй ийм л одоо хүүхэд л энэ Монгол адууны тэр сайхан нуруунд дээр тогтож явдаг тий. Наадам болохоор юу гэж хэлдэг вүлээ? Морь хүүхэд 2009-ийн дээрүүл одоо наадам сайхан боллоо гэж манай уяач хүмүүсийн нэг сайхан хүн чанар байдаг шүү дээ тий. Тэгээ яаж чадсан тэгээд хүүхэд мөр 9-ийн дээр нэгдэг ч. Хөрх уяач цаас үлгээ 9-ийн дээр чихээ харахад сайхан шүү дээ. Сайхан доосоо өргөлөө дараа жил болно гэдэг. Болно биш аахгүй. Тий. Сайхан юм сурлаа л гэж шүү дээ. Алдсан алдаанаасаа дээрэс нь одоо сайн морь ээжээ сайн ээж бэлтгэдэг шүү дээ. Морь муу байвал яг сайн байгаад нэмэр. Адуу ер нь уяачаа сургадаг юм шүү. Тий. Энэ сайн морь ер нь тэгээд бараг морь өөрөө уяагаа заагаад өгчдөг юм дөө. Эзнэ заагаад өгчдөг. Хүн нэг багцаатай болчиход арай өөр болчихдөг. Иймэрхүү данжааны явж яхад ер нь бас ах нартаа суралцахаар юм байна. Энэс муу байвал бас чанга юм байна, гортолтгүй юм байна. Тийм бас баримжаа их харуулдаг юм аа. Янз бүр л болдгийг. Хурдан мөр бол сайн байж байгаа сүлгүү болгочдөг ш тал байдаг. Ингэчлээ те энэ нь байсан бол цаас. Гэт нэг хэд харамсаа ш тас. Эндээ сайн алдаан дээрээсээ хүн суралцах. Тий. Монгол адуу 89 шинжир гэж байдаг те. Одоо зөндөл. Одоо чи ингээд аханд ингээ харахад одоо чинийхэр бол одоо нүүд одоо хамрын саа чээж гэдэг одоо чих за чих юу илэрхийлдэг яхан вэ? Чих одоо ямар байх вэ? илэрхийлдэг гэж боддог ш дотор бол. Тэр нь одоо яаж ямар байх хэвээр вэ? Чихний уг нь үзүүрээр нарийн угаараа бүдүүн байвал их төлхөө ер нь их зоригтой мал гэдэг. Зоригийг илэрхийлдэг. Тэг багнаас бол чэжээрээ жоохон капта урдуураа жоохон X хойгуураас хойгуураа жоохон өндөрдөө. Тийм байвал бас голоороо сан бүдүү тийм таагаас их зүгээр идэв дөө сэнсэг. Нүд бол одоо хонин бор гэдэг. Нүд их ч болоо. Тунгалаг давхраа зузаан гэх зоригийг илэрхийлнэ. Тунгалаг байх тусмал нүд их бүлтгэр байх тусмал холыг харах. Тий. Тэгээ олон адууны давнд давхад нөө зоригийг илэрхийлдэг. Гэр ясаа. Хамрын сагсаа том байл одоо тэгэл уушигны багтаа холыг туулах чадвартай гэж. Тийм үү? Тийм ээ? Одоо адууны гэдэг онцлогоос. Тэр болгоныг нь таньдаг уяач хүний тэр өвдөс уяа сойлгонд тааруулдаг. Тэр уяач хүнд хамгийн чухал. Мянган сайхан адууны шид байгаад тэрийг таньдаг уяач ус байж байна. Бас зарим байдаг л ахаа. Тэгэхээр адуу өөрөө ирэхгүй эзнээ хайж явдаг гэдэг. Одоо аливаа эзэнтэй байдаг. Жилийн өмнө юм одоо шулгарны өмнө нэг үрээ байсан. За. Тэгээд нэг ядруугал юм явдаг гэсэн. Тэгээ аваад энэ ч хурдан юм болоо гэж одоо дууж үтсэн. Гэтэл тэгэл Дархан уул аймагтаа өөрхөд төрүүлээл. Тэгэл их хурдад очил 16 болчихсон. Тэрээс нь хэлээд байна шүү дээ, тий. Өөрөө хайж явдаг өөрөө хайгаа. Тэр ингээд оролдохоос өмнө хүмүүс оролдоогүй би битүү тэгээд жоохон хүчээр жоохон муу тэгээд онд орцсон байсан тэгээд. Энэ сайн байж магадгүй ханх одоо тусдаа харж байгаа та. Тэрийгээ жил гараа оролцсон нэц тэгээд битүүрээ уралдаж утсан. Ямар ч адуу л эзнээ хайдаг юм бэл. Яг зөв цагтаа зөв хүнтэй таарчвал тэгээд адуу сайхан л итгэв. Өөнө. Тэр бол хөгшчүүдийн хэлдэг болов. Сайн таарах боломжийг хүлээгээд сэтгэлээр. Асар том эзэндээ өөрөг өгдөг юм шиг. Тэгэхээр уяач хүн бас нэг том хариуцлага. Морь нэг чангастай бас. Тэр аргийн хүн уяхгүй ардаа ямар мормал хөл адгийн надсан хөлгөө болоход чангастай. Эвгүүд. Хөслөөд явахад нар цохон, сүүдэр цохон, хөлтөн цус хуурна. Дахиад нөгөө тэр болгон маш том нарийн ухаан тий. Найдаж яваалаа. Ер нь хөвчлэн хүндээ байгаагаа барайл хөвчлэн ардаа хүмүүс найдаж яваас ганцхан бид нар ингээл тэнд нойр хоолгүй гүлээгээд ах юм байхгүй. Ардаа бас хүмүүс байж ш дэмжин анзуур болно шүү дээ. Тэгсний эцэтэл нэг морин тавьчих шүү дээ. Байгаас тавьдаг дээрээс хүний харнаа бас. Одоо морь адуу, уяач, хүүхэд энэ гурав ч нөөрэ хамгийн гол.
үзэл бодол, сэтгэл, оюун ухаан бүх юмаа нэгдсэн цагт энэ өөр хөлөг хурдж яадаг. Тийм биз? Нэг Тийм ээ, урам өгч гэж л. Монгол адуу гоё юу? Бидний бахархал. Энэ дэлхийг чинь энэ алтан туурайгаараа тэр Монголын баатрын уухаан дуутай тэр харваа сумтаа зэрэгцэж явж энэ Монгол улс их орноо мандуулсан ийм их оронч сайхан адуу шүү дээ. Төрийнхөө сүлд мөхөрсөн. Морины адуу руу цохиж болох уу? Болохгүй те. Яг үлээ. Хөлн. Монгол адууныхаа толгой тархиун цохих, сургах, цохих бол одоо их цээрэлдэг те. Болохгүй гэж. Тийм, морины хазар ногт хаана байх ёстой гэдэг үлээ. Айлгэрийн хоймор байдаг те. Аргамжаан дээгүүр одоо энэ төр гიშгэж болох уу дээгүүр нь. Хазар ногтны дээгүүр гарч болох уу? Болохгүй те. Ийм л одоо сайхан Монгол адууг сайхан зүйлээ бахархалуулсан тийм ээ. За тэгэхээр олон сайхан адууг сайхан уйж сойж байгаа юм байна. Олон сайхан айраг төрөг сайхан аваараа гэж ахын сайхан өрөөж байна. За баярлалаа. Үеийн үедээ сайхан залуу үе. Тэжээгээл тэгэл ганц хоёр нь том юм дарцаа тэгээд төрхөө яйцэн тэгэл баярлалаа авчдаг юм дөө. Энэ олон ерөнхийдөө бол тэгээд доотлын мөр үйж байгаа юм шиг гучаад юм үйж байгаа шүү дээ. Энэ бол хэн нэгэн өнөөдөр мөнгө олох гээд хэн нэгэн алдар нэрийн төлөө шунж энэ Монгол адууг уралдуулдаг маа гэж. Энэ бол Монгол адууныхаа өв соёлыг тээж явж байгаа. Залуу үе та бүгдийнхэн талархч байна. Ирээдүйн хойч одоо Монгол улсын одоо алдартай сайхан уяаш болоороо гэж ахын өрөө бахархаж байна заа юу. За одоо наадамд өгч байна те. Наадамд өгөхөд ирэхээр яадаг вүлээ нойр хөрөхгүй те. Тэгэл гэгэлзэл гэдэг үстэй. Тийм биз? Сайхан. Багаас нь адуутай ойрхон явсан хүн муу явдаггүй. Өө тэр. Морь унд явсан хүн бол хямар сүлд нь өөдөө байдаг. Сайхан. За. Одоо та өнөөдөр яаж таад маань тижэл югаа өгөөл. Битэд зарим нь тижэх хөрнөхөд бол арай болоог байна хана. Энэ сайхан идлээд. Ер нь тэгээд дохом нь харлаа л тэгэл ер нь хөлснө гараад ирэхлээ. Тэгэл жоохон ер нь нэлээ нэмгэлж тийчээ шүү. Зөө энэ хул хаанхын угшаалтай. Энэ алюмер дорнот. Дорнот уу? Тий. Хэн гэдэг үний өгшөл вэ? Болорчлаахаа. Тийм үү. Тий. Зөө. Чиний зорилго одоо юу байна ханд? Миний зорилго одоо нэг төртөл нэг авч. Төртөл нэг ганц мөр оруулчихсан гэсэн зорилготой байж. Том юмд ганц оруулчихсан. Нэдлээ өмд утсан энэ жил нэг хичээгээ дахиад нэг хичээл үзье гэж бодчих тээ. Эр хүний сэтгэлд Монгол адууга дээдлсэн багт хэзээ нэгэн цаг тэр тоос нь төмнө мелодик эзэндээ ч гэсэн гоё алдар нэрийг бас өгдөг яах юм дөө. Зөв. Чармаагаал бай, зүтгэл бай, тэнгэр ивэн. Альбоо юм цаг хугацаатай байдаг шүү дээ, тийм бас нэг юм бодоод авчихсан. Эзэндээ сайхан алдар нэрийг бас давхар өгж явдаг шүү дээ, мал гэж тийм Монгол адуу сайхан тийм ээ. Тий. Энд ирээд одоо хэдэн жил болж байгаа юм? Яг энэ одоо 3 дахь хөвлөө болох чинь да. 3 дахь хөвлөө болж байна уу? 2 дахь хөвлөө 3 дахь зунаал одоо үтгэл хийж байна. Аав нь хин гэж хүн бат. Манай аав нэмхүү тэгээ доронтой ингээд мөр их уу? Булган шиг. Мач. Төвдөө гэдэг юм дөө. Манай ээж ах мөр байдаг. Хин гэж хүн? Шарган эрдэнэ гэдэг юм дөө бид нар. Дунд гов. 17 онд Дорн говдоо. Боловчлаахан үрэл хөргөсөн. Тийм дөө бид нар. Зөв. Би тэр үед чи жоохон байсан дөө. Энэ 14 5-тай хүүхэд. Ахын нэвтрүүлэг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллага. Ахын гарын бэлэг өгье наашир. Хөөх юм даа. За наашир ахын дөнөр. 4 хүүхэд байна уу? 4 ламор önce нөө. 4 ламор өнөө. За наашир. Сайн байцгаана уу? За мундаг. За ийшээ ахын гоё гарын бэлэг өгье. Ахын нэвтрүүлгийг дэмжиж та нарт бас өгөөрэй гэсэн байгаа юм. За. Эдний хамт олноос өгж байгаа шүү. За юу. Хамтны айгуу гоё. Байгалийн цэвэр одоо органик бүтээгдэхүүн байна ханд. За тэгэл. За нэг ахын дүүл өгье. За эдний хамт олноос одоо Монголын үндэснийхээ өв соёлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа компани гарын бэлгийг гардуулж өгж байна. Далайн байцааны чипс айгуу гоё ингээ хатаацсан. Тийм тос мосон дээрээс чарсан юм байхгүй. Хүүхдэд ирүүл байгаа шүү. За юу. За ингээд. За тэгээд унсан хөлг нь хурдан байг, өдчих хөнгөн байг. Олон сайхан төрөө магнаг аваараа гэж сайхан өрөө яхана. За та ирмэр бол одоо том болоод одоо хасагдсан уу?
туслаад Тэр байж хэдэн жил мөр унсан? 6. 6 жил бол одоо том болоод ирэх нөгөө одоо нөгөө хасагдаад явждаг тийм ээ. Одоо л дараагийнх нь одоо нөгөө хурдан мөр унсан бол нэг дараагийнхаа шатраг гош тий. Тэгэл дараа нь одоо яадаг вэ? Даагаа сургана тий. Морой сургана. Дараа нь уяач болно гэж явдаг да тийм ээ. За баяртай хүүхдүүдээ. Дууны сайхан наадам дээр ахын эргэн сайхан уулзъя заа юу. Хөөхөн. Одоо тэ онооч хүүхэд их хоордоод. За захын ингээд энд ирээд 2 3 хончлоо. Хөдөөгөө сумдуудаараа яваад ерөө суманда яг тэгээд эний чинь даван туулах тэнхээтэй байх хэрэгтэй. Тэгээ хүүтэн халууныг л 3 жил туулж штэ ахна. 20 жил ахна өөрөө мал дээр өрч малдаж үссэн. Тэрнийхээ буйнд л одоо энэ нэвтрүүлгээ хийж малчтайхаа амьдралыг ойлгож явуулсан. Тань одоо хаваа гэж байна. Одоо бид тэр ингээд хүн одоо ингээд зорж ирсэн тахаа ингээд хүн өөр одоо өөр орон нутгаас хүн болгонд харж байгаа л гэдэг үз харж байгаа. Монголын одоо өнцөг болонгаа бүх зөв өнцөг болгонгоос сайхан харж байгаа ш та. Бид Монголынхаа ард түмэндээ сайхан. Үнчлэгээ л шүү. Сайхан гаргасан уу? Одоо тэр бүгд дээрүүлэх сайн нийл өсөөрөө дөө. За тэгээд өөрч одоо бид тэр Монгол адууныхаа энэ сайхан энэ алтан тураатныхаа сайхан тоосон дээр эргэн уулзах ерөөл тавьяах нь 100-ны цаг үе дахин илгэрнэ. Тэр үед л хоёлоо энэ сайхан Монгол адууныхаа сайхан яриагаа өргөжлүүлж яах нь. Дахин уулзах ерөөл тавьяах. Баярлалаа дүүдээ. баярлах. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тараа сайхан үлдэж байна. За та сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Хөдөөгийн баг өдрөө малчтараа оруулнааш. Нартаа орууллаа л өглөө. Энэ сайхан Монгол адууныхаа сайхан тарилцах гад. За алтан дураатад хурдан байна. Хурдан байна уу? Хэдэн жил мөр байж байна. За би ч та 17-8 оноос хойш л гэж. Хэдэн нас вэ? Одоо тэгэл наснаас нийлээд дандаа Бүх нас л гэж тэ. Аав ууяач байна уу? Манай аав яач. Аав нь ингэж хөв. Хот мантах гэж юм байна. Нутаг уугуулхаа. 90 нутгийг яг л оноо асуудал. Өө зөв. Огшил одоо хаанаас гаралтай хөлгүүд байна? Өөч би ч та өөрийн нэг юм адуу гаргаж авах гэж байна. Олон талаас хүмүүс цоглож явж байна. Ер нь 14 оноос хойшлгүй юм бол цоглууллаа. Тэгэл дандаа онгоо хатгаар л болж байна. Монгол адууг л сайхан тий. Онгон хөлгөө уяаж сойлгоо тааруулна гэдэг уяач хүний сайхан хэлсэн дээ. Тий. Сайхан л та. Аав уяач байна. Манай аав яач юм байсан. Өө за удам дайцсан. Тий бид эдийг бас ладу малтаа орхон л өсгсөн тий. 100 жилээр хэдэн нас вэ? Хэрэг. Сумынхаа 100 жил дээ. Тий. Сумынхаа 100 жилд Сайхан бүхэл болсон. насны. Тий сайхан болсон. Өө зөв. Насны март оролцсон тий. Ариг төрөөгөөс цагаан дурдаж сайхан өгч одоо. За би чи. Энэ одоо Манай авчих юм уу? авчих. Манай Снаатриж авах уу юм. Надад энэ жил нэг жоох итлээл. Итгэл хийж. Одоо морийг одоо ингээд нөгөө бэлчээрээр нөгөө өөрсний гарцсан ч багсаа цаг үе өөр болц одоо нэмэлт тэжээлэр яваад байна. Тий. Аргагүй. Юус юугаар тийчээгээл. Тэр нь болт шүү дээ. Ямар тамгатай байна? Би нуугарч Монгол ичиг хийсэн тоо. Тийм тамгатай. Одоо цагаасаар өвөл яаж уралдах нь. Үгүй одоо нэг Хорчод байгаа. тий бид нар ч одоо 20-д болтуулах гохтой шүү дээ. Яг гэхдээ бид нар ингээл идлээл унаал итгэлийн хангаал тэгэл дөрсөн ч гэсэн яах тэгэл. Өөртөө тэгэл унаал. Арчилгаа бол бас нэлээд бас л орно ч одоо би баг хэн болгонд бас нэг уяад идвэл би боддгийг. Бас энэ Монгол адуучаас эзнээ хайж явдаг гэж ярьдаг тий. Тэгээ бас тэр адууны дотроогоо тэр эрдийг таньдаг уяаж хүний бас нэг юм мэлмий байна уу. Тэрийг таньдаг хүн л одоо тэр адууныхаа эрдийг сайхан сойлгоо яг энэ сайхан тааруулж сайхан гаргаж ирвэл тэр хүнэл одоо адуу хайж явдаг гэж асуусан юм байна. Тэгэхдээ ер нь бол ингээд
хүн болгоо яд гэдэг бол баг. Энэ адуугаас хүндэлдэг сэтгэлтэй хүн байд. Тий, яг өөртөө унгай юмуд болохоор ч тэгээд багаас нь л мэдчихэж байгаа юм байна. Энд харуулаад тэгэл. Жилийн 4 өдөр л өгд юм дөө. 4 үлэрлээс хойно тий. Тий шүү дээ. Тэгээд Ганцхан одоо 100 баяр боллоо гэж 100 сойгоод байхгүй. өвөл ингээл байнга л малгайтай байнга л өвдөл. Хамгийн одоо нэлээ анхаарах үлрэл нь ямар үлрэл вэ? Бүхэл үлрэлтэн тэгэл анхаарал тавиал юм л тий. Заавал одоо яг тэр үлрэлд нь анхаарна. 4 үлрэл. Тий, одоо намартан дарга хүчийг ахуулна. Тий, тэгэл бүтэн жилээ бас тэгээ бэлтгэл хийгээл явж байгаа тамирчдал болсон. Одоо гүрээ явахаар тэгэл унаач хүүхдийн ховор байх юм байна айлдуудад. Тийм шүү дээ. Бас нэг одоо харж мороод идэх болохоор ч тэгт юм. Энэ хүүхд бас юу мууташ. Одоо тэгээ унаачгүй болно гэдэг чинь залгамжгүй болно гэсэн үг л дээ. Хурд мөр хонох үгүй. Тий, одоо үед цаад өөртөө унж байгаагүй юм чинь яаж үед цаах вэ тий. Бид хэд ч бол одоо хүүхд байхын л унжсэн. тий бид нарт тэгэл аав ээжийнхаа сургасан зааснаар тэгэл. Аа. Тэгэл энэ нутгийн ах нарын хэл зөвлөж байгаагаар тий энэ бас одоогоос ч олон тий бас нөхөрлөн найзлан сайхан ах トゥ болно. Тэгэл тэр улсуудын зөвлөгөөгөөр тэгэл үдээ тэгэл явж. Туслаг. Тий. Мөрөнд улсуудтай ч бас зөндөл аахан байлах юм шиг татвч. Эцэндээ сайхан алдар нэрийг өгдөг. Тий одоо. Тий. Дугаараад сууд бас танилтай явж байгаа юм чи тий. Ер нь тэгэл арчилгаа их орондоо тэгээд морь таньдаг хүний л хийдэг ажил та тийм ээ. Монгол адуу гэж одоо дэлхийг одоо туураагаар хамгаалсан тэр өвгдээц одоо хаалууд гэж тийм ээ. Төрийн сүгэлдээ мөнхөрсөн сайхан дам Монгол уу? Эрлээс холбогоор. Тий. Тэгэл хурдны чиглэлээр бас Ааха. үед уралдуулж байгаа болохоос тэгээд Бүгдөө одоо хурд өгшлөө. тий. Сайхан хайр төрөнөөс нь сайхан яриач хань эндээс нахуулаад. Энэ дандаа. За. Энэ одоо миний бас нэг унгал Унгаа одоо. тий. Оо за. Одоо соёлон мөр. Энэ бас аймгийн бүс харагдчихсан. Аймгийн наадамд харагдчихсан. Сум руугаараа сайхан оролцсон тийм одоо. Эцэг тал авах их талд авах уу? Их эцэг талаас бандаа аюул мала одооны өгшөлтэй Стамбул азрын нээлтүүдийн төлөлтөө. Тэр талцсан өөрөө бас миний найз над дээр ингэж. Тэр халдсан уу? Тэр Ааха. тэр маань бас нэдлээ өнгөрсөн хавар бас Хилэн аймгийн хаврын бүстээс хамаа үзүүлсэн. Шүтлээ одоо энэ хязгаалж байгаа. Тэгэл эднэр нь одоо дандаа баг залуу. Шүтлээ. Би нэг даагмаа яхтар үйдэг юм аа. Шүтлэн хөдлөн болохоор нь Шүдлэнгээс дээш гараад явж байгаа тийм. тэгэл авчих гэж. Наагах хурд мөр өнө лаав мөрөө яал. Тийм шүү дээ. Тэгэл Энэ нутагт чинь тэгэл бид нэр тэгж л өссөн шүү дээ гол. цаашдсан бас яг нэг зорилгоосоо сайхан дурдаачих юм байна. Одоо тэгэл тань өдөө ачхуу дагаал Монгол адууныхаа өв соёлыг тэгээл. тийм одоо малаа өсгөл өрөөхтэй заа зүг сургаал тэгэл Тэр чинь л их том боо юм шүү дээ. тэгэл явна. Аймгийн алдарт уяа шилтэй байна болов. Энд ч одоо 2 жилийн өмнө авсан. Аа. 2 жилийн өмнө. Тий. Их богонохон цөөхөн хэдэн жил мөр байсан. Оо зөв. Тэгвэл алдартай болсон. бас сайхан эзэндээ алдар нэрийг өгж байгаа дөө тий. Тий. Хүүхдийг бас давхар сургана ч. Одоогоос уяач хүүхд ингээрэ тэгэрэ гэл тий. Бас давхар сойдог. Тий. Тэр Хоол моолын хүртэл тохируулаад адууны хаяг зааж өгнө тий. Адууны зүс сайхан байна. ингээд хижээлд орчих. Саяхнаас ингээд хижээд ирчих. Оо зөв. Ийшээ жоохон цас жоохон ихтэй байна энэ жил. Энэ жил манай ийшээ их цас ихтэй нэ. Тийм байна. Танаг сар ихтэй болчвол тэгээд Тийм гай болно. өвлийн сар ураг. Алдаг сар дугаар одоо. 4-9 нэг ороод аваад. Тэгээд 4-9 дуучвал тэгээд. Яа зэш явж байгаад нэг ороод гараа гэж бодоод байхan сая. Сумурд чиг үүрэг аваад насаа бас ирлээ бас. Яаж бас өнгөрөө явах байх нь. Сайхан Монгол адууныхаа өв соёлыг тээж түгээж яваад нас талархаж байна. Энэ сайхан алтан дураатнуудынхаа сайхан эрдний таниж наадамч түвнийхээ сайхан мэлийг баярлуулж
адууг сайхан уралдахаар уул ус үртэй сайхан баярлж байдаг шүү дээ, тийм ээ. Энэ сайхан Монгол адууга үеийн үедээ хайрлаж дээдэлж яваараа гэж үлээ сайхан. Бас хэлээ сайхан дээдэлж явж байгаад нас талархч байна. Аав одоо сайхан уяач хүн байна. Аавынхаа юмыг сайхан өргөжлүүлээл. Тэгээд залуу хойч үедээ өвлүүлэл үлдэнэ тийм ээ. Өчигдөр чи хавар уралдаг гэсэн. Хавар уралдаг гэсэн. Хавар уралдаг гэл. Цагаан сар гаргаал тийм. Шинэ нэг 3-4 сар оролдоод. Өдөр бас тэг хүүхд тох тэгдэг л байсан л да. Өвөл давхвал тий. Тэгтэл адуундаа давчаад даардаг ус. Байхгүй юм шүү дээ. Би ч халуун шинэ сайхан Тэгэлгүй. дулаах. Сайхан нэг чоноо явчихсан шүү дээ. Азраг хэдэд уралддаг үл. Өдөр хэд удаа усрах вэ? Манай өглөө ороод л. Тэгээ энэ чинь бас өвс иржээл үг ус мосын сайхан тааруулна тийм ээ. Тэр болгон бас хамаагүй өгөөд өгдөг баг. Тий. За одоо ингээд маргааш ахна баруун бүр орно доо. Ингээд нэг 80 гаруй аймгаар нэг 10 гаруй аймаг 80 гаруй сундуудаар ингээд нэвтрүүлгээр тойроод явж байна гэл. За хуучлаа сайх. За ингээд нэг замдаа гараа зуны сайхан дэлгэр цаг үед дахин бол сайхан доо. Энэ сайхан алтан нураатай сайхан тоосон дээр болж та. За Онсон хөлгөн сайхан өчиг хөнгөн байж сумшиг хурдан байх бол тугай. Төрөө сайхан магнаг аваараа гэж сайхан юу яах нь. За сайн. За.